Сайн байцгаана уу? IT багийн гишүүн Аранця байна. За, IT-чуд бид 10 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг ихсгэж цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд маш том ажлууд хийж ирж байна. Энэ бол сайн үсгийн аян байгаа. Тэгэхээр IT-чуудын нэг том зорилго бид нар 1000 мод тарих, тэрийг ургуулж өсгөх ийм зорилго байгаа. За, энэ 10 жилийн хугацаанд бид нар маш олон газар мод тарьж ирсэн байна. За, сонгон хайрхан дүүргийн цэцэрлэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, за энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт 2 ч удаа ногоон байгууламжийн тарьж тордож ингэж өсгөж өндийлэхийн ажиллагаар шамдаа орцож исэн байна. Сүүлийн хэдэн жил буюу сүүлийн 4 жил үндэсний цэцэрлэг түрээлэнд IT-чуд маш эрчимтэй мод тарьж байна. За, миний харснаар бол IT-гийн баг төгөл бий болж байгаа гэж би олж харж байгаа. Ер нь бол IT-чуд төгөл бий болгож байгаа. За, яагаад энэ ногоон байгууламжийг мод тарих ёстой юм бэ? Монголчууд тэгж ярьдаг шүү дээ эртний үеэс. Та нэг мод тариул энэ насны буяа, 2 мод тариул 20 насны буяа гэж ярьдаг. Ногоон байгууламж нь өөрөө энэ олон машины дуу чимээг намсгадаг байх нь байна. Чигшлиг өгдөг байна. За, энэ агаарын бохирдлыг 50% бууруулдаг учраас бидний үр хөвгөд тийм үү, бидний ачцээ цаашлаад ээж аав бид нар өөрсдөө ч гэсэн эрүүл зөв агаараар амьдрах энэ сүлжилттэй холбоотойгоор маш том ийм төрийн хэмжээний ийм үйл хэрэгт бид нар IT-чуд гар бие оролцож байна. Ингээд энэ арга хэмжээ маань ням гараг буюу 5 сарын 12-ны 10 цагт үндэсний цэцэрлэг түрээлэнд болох юм байгаамаа. Тэрнээс өмнө та яах вэ гэхлээр та мод тарих өөрийнхөө нэрийг өгөөрөө мэдээж энэ тоо байх ёстой. Тоогоо бид нар цаашаа явуулна. Нэг мод маань 35,000-аар таригдана гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ бол сайн үсгийн аяны хамгийн чухал зүйлээ. Та өөрөө болон багаараа хамт олноороо мод тарих сайн үсэд багийнхныг уриалан дуудаараа. IT-чуд хамгийн олон мод тарих ийм хамт олон байх болно гэж би гүнээ итгэж байна. Ингээд та бүхэнтэйгээ утгагүй уулзъя. Та бүхэн тоогоо өгтөө миний нэр болон профайл пэйжээр алингээр ч тоогоо өгчих болно шүү. Ингээд ням гараг цөмөрөө тавтаа сайхан сайн үсгийн аянда хамтдаа оролцгоё. Сайн үс бүхэн дэлгэрэх болтугай, өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Түр баяртай манайхаа.